Сайн байцгаана уу сонсогчдоо. Та бүхэнд Монгол Дамакая бяцлаглалын төвөөс бэлтгэсэн Relaxing Дамаг хүргэх гэж байна. Дамакая мэдлэг буюу ариун судрын үн цэнтэй мэдлэгийг та хаанч хизээч хүлээн авах боломжтой юм. Өнгөрсөн дугаараар та бүхэнд аз жаргалын хуудсын 38 алхмыг танилцуулсан бол өнөөдрийн дугаараар хамгийн эхний алхам буюу муу хүнтэй нөхөрлөхгүй байх сэдвийн дор ярилцах юм аа. Хүмүүс сайн сайхан байхыг эрэлхийлж, эргэн тойрныхоо хүмүүст танигдахыг хичээдэг. Гэсэн хэдий ч хүн бүр үүнд хүрч чаддаггүй. Амжилтанд хүрэхгүй байгаа гол шалтгаан нь нөхцөл байдлын зөв буруу, сайн эсвэл муу, ашиг тустай болоод ашиг тусгүй, зохистой буюу зохисгүй гэж ялгаж дүгнэх чадваргүй байдаг байна. Тухайлбал согтурал хундаа уух, мөрийтэй тоглоом тоглох, худал хуурмаг байдал нь хүлээн зөвшөөрөгдсөн гэж үздэг. Бодит байдал дээр эдгээр үйлдэлүүд нь огт хүлээн зөвшөөрөгддөггүй тул хүмүүс яагаад гэдэг шалтгааныг нь ойлгохгүйгээр хариу үйлдэл үзүүлдэг. Иймээс тэд амьдралдаа эдгээр буруу үйлдэлүүдийг үргэлжлүүлэн хийсээр байдаг байна. Энэ төрлийн хүмүүс төдийлөн амжилтанд хүрдэггүй юм аа. Амьдралын шударга шүүлтээс сайн ба мууг ялгаж салахыг хэрхэн сурах вэ? Нэгдүгээрт хэн нэгэн болоод гэр бүл, найз нөхөд танил талаас дамжуулан хамт сурах. Хоёрдугаарт өөрийн ухамсараараа. Хэрэв хэн нэгэн буюу найзуудтайгаа харьцах харилцаа нь тэдний гадаад үзмжээр тодорхойлогддог бол бодол, үг яриа, үйлдэлүүд нь амьдралд уналтыг авчирч байдаг. Ламын үг. Утгагүй мунхаг үйлдэл нь муу зуршил болж хувирдаг бөгөөд зохисгүй үйлдэлийг хүлээн зөвшөөрсөн хүн бол илүү мунхаг хүн болно. Нэг хүн зохисгүй үйлдэлийг хүлээн зөвшөөрснөөр нэг хүнээс нөгөөд дамжин тархаж байдаг. Товчхондоо бидний хүлээсэн үүрэг бол муу хүмүүсийг таньж тэдэнтэй холбоо тогтоохгүй байх явдал юм. Хамгийн гол нь бид өөрсдийгөө нэгтэлж үзээд муу шинж чанарууд өөрт тань байгаа бол хэрхэн салж болох үйлдэлүүдийг хийх хэрэгтэй юм. Аз жаргалын 38 алхмын хамгийн эхний алхмыг та бүхэнд танилцууллаа. Харин дараагийн хэсэгт ямар сэдв байх вэ? Ингээд дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай. Бэлтгэсэн Монгол Дамакая бяцлаглалын төв.